Сайн уу? Тэгээд одоо хоёулаа библийн хичээлээ эхлэе. Тэгээд би залбираад эхлэе. Арай өглөө зөвмөрхөө танд талархлаа. Тэгээд өргөжлүүлэн бид хоёрын strong момыг сургахыг зөвшөөрч өсөрөө талархаж байна. Тэгээд цагаар дамжуулаад бид хоёрыг бас хэдий яг хүмүүнээр уулзахгүй байгаа ч гэсэндээ бас онлайнаар ингээд заагаад бас сонсох боломжийг зөвшөөрч гэсэн талархаж байна. Тэгээд энэ цагийг маань хамгаалж өгөөрэй. Тэгээд одоо раунд 7 дугаар бүлгийг сурах чинь. Тэгээд бид нар бас ариун сүхлийн үйл явцыг сайн ойлгоод бас энэ үйл явцыг өөрсдийн авралаа зүгээр тайлбарлаж чадах. Тэгээд бас сатаны биднэрт өгөх төр буруу бодлуудаас үгээр дамжуулж хамгаалж чадхад туслаарай. Тэгээд таньда бүх зүйлийг олгоод Есүсийн нэрээр хуйлаа. Амен. Амен. Тэгээд өнөөдөр болохоор бид нар раунд 7 дугаар бүлгийг уншина. Тэгээд сурна. Тэгээд сурах зүйл маань болохоор раунд 7 дугаар бүлгийн 14-өөс 25 дугаар зүйл. Тэгээд би чамруу бичлэгтэйгээ хамтдаа би чамруу бас зүйлийг нь явуулчихна. Тэгээд чи бас тэрийг дараа одоо энийгээ зогсоож байгаад ч юм уу сонсоод үзээрэй за. Тэгээд би бас дагаад уншчихна. Тэгээд дараа нь бас тэгээд давхар сонсоод яваад за. Тэгээд бас ер нь бол библийн хичээлийн дараа Ром номыг яг Ром 7 дугаар бүлгийг сонсоод үзээрэй заяа. Библийн аппликейшн дээр. Тэг би уншия. Ром 7 дугаар бүлгийн 14-өөс 25. Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би мах бодтой бөгөөд нүглийн болшид худалдагдсан. Би юу үлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хөөх хүсэлтэй зүйлээ хийдэггүй. Харин үзэн яддаг зүйлээ хийж байна. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрж буй юм. Харин эдүүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үлддэг юм. Учир нь миний дотор буюу махан бодит маань ямар ч сайн зүйл байдаггүй би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үлддэг. Хэрэв ингээд сайныг үлдэхийг хүсдэг миний дотор муухайд байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторх хүнийхээ хувьд Бурхны хуулинд баярладаг. Гэвч эрхтнүүдэд маань өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж намайг эрхтнүүдэд нь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хүрхэлдэг хүн бэ? Хэн намайг хүлийн энэ биеэс ангижуулах вэ? Бидний эзэн Есүс Христийн талархал нь Бурханд байх болтой. Иймд нэг талаараа би оюун ухаанаараа Бурхны хуулинд үйлчлдэг боловч нөгөө талаараа би махбодороо нүглийн хуулинд үйлчлдэг. Амен. Тэгээд энэ болохоор Ром 7 дугаар бүлэг үргэлжлүүлээд хоёлаа ариун сүхлийн замын талаар ингээд сурсаар байгаа. Тэгээд өмнөх бүлгүүд дээр юу сурсан бэ гэхээр Элж Паул бидний хүн нэг бүрд өөрийн биеийг ариун тэр Бурхны төлөөх ариун зэвсэг болгож өргөө. Тэгээ энэ ариун сүхлийн үйл явцаар явж өөрийнхөө биеийг Бурхны алдрын төлөө өргөө гэж ингээд сургасан талаар сурсан. Бид нэр өмнө нь болохоор өөрийнхөө биеийг геймийн төлөөх зэвсэг болгож өргөжсэн бол одоо энэ өөр зам дээр Бурхны хүүхэд болж бидний сүнслэг байр суурь маань өөрчлөгдсөн хувьд бид нэр ахиж тийм байх хэрэггүй. Бурхны Христ Есүсийн цусаар бидний тэр хуучин хорон муугийн тэр хүлээс бүхий л тэр суур зүйлүүд нь бол бид нар Христ Христийн цусаар дамжуулаад алицын чөлөөлөгдсөн. Тэгээ бид нар энэ үндсэн гимээс л алицын чөлөөлөгдсөн байгаа гэж сурсан. Тэгээд бидний сүнслэг энэ байр суурийг өөрчлөлт үйл явцыг бид нэр одоо зөвтгөл гэж яриад байгаа тийм. Тэгээд одоо энэ гим нь бол бидний эзэн биш ээ, харин бид нэр одоо хуулийн дор биш харин нэгүслийн дор байгаамаа гэж ингээд сурсаар байгаа. Тэгээд тэгвэл тийм учраас одоо Христ Есүс ализын бидний гмийг уучлаа бид нэрийг зөвтгөө гмийн тэр хүлээснээс чөлөөлсөн байгаа бол ягаад ч үргэлжлүүлээд тэр гмийн туршлуудтайгаа хөөцөлдөж амьдрах гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд тийм учраас одоо бид нар
нүгэлт хүсэн. Тэгвэл яагаад бид нар тэр өгүүлбэлээ үргэлжлүүлээд үлдэх ёстой юм бэ гэдэг гол төв маань энэ ном 6 5 6 7 дугаар бүлгүүдийн маань гол ярьж байгаа зүйл нь байгаа гэсэн. Тэгээ бид нэр энэ гмийн амьдралдаа махан биеийн хүсэл тачаалын бүх зүйлтэй өмнө бид нэр дарлагдж амьдарч ирсэн бол тэр хаанаар а, тэр эзнэр дарлагдж амьдарч байсан бол одоо бид нартэй энэ хаан эцэг энэ бурхны хүүхдээр өргөгдөж авсан гэсэн үг байна шүү дээ. Тэгээд яг л миний ахаал хэлээд байгаа шиг өмнө яг тэр нэг хааны ордны одоо би хааны хүүхд болсон бол хааны ордонд орох эрхтэй болчлаа шүү дээ. Хааны хүүхдийн эрх мэдлэр чи юу ч хийж болно яг үүндээ Тэгтээ чи хааны хүүхэд болчлаа гэж бүх зүйлийг хийгээд ах юм бол яаж жинхэнэ хааны хүүхэд байхаа мэдэхгүй тэгэж ажиллах мэдхгүй байгаа шүү дээ. Тэ харин сурах хэрэгтэй. Яаж арт түмнээ хайрлах уу гэдэг ч юм уу яаж ханхүү хаан шиг аашлах уу гэдэг ч юм уу тэдгээр зүйлүүдийг бид нэр сурна. Яг тэрнтэй адилхан юм аа гэдэг манд гол зүйл байна. Тийм учраас бид нэр хуучин өөрсдийн буруу зуршлуудаа хуучны энэ амьдралынхаа гэмтэй хэв маягуудыг зөвхөн энэ туршил болгож өөрчлөгднө ариун замаар явна. Тэгэд энэ нь сонсоход амархан юм шиг боловч яг үндэ энэ ариун сахлын үйл явцаар явах үед хэцүү байдаг. Тэгээд одоо заримдаа энэ нь яг тийм боломжгүй юм шиг санагдах байдаг. Би нэрээ өөрчлөгдөх юм гэдэг. Тэгээд сэтгэлээр унах үйж байдаг. Гэхдээ харин Илч Паулийн хэлсэн зүйл нь одоо ингээд тэр хэлэхдээ би энэ хууль бол сүнслэг гэдгийг би мэдж байгаа. 14 дугаар зүйлээр хуулийн сүнслэг гэдгийг би мэдгээ харин би махбодтой бөгөөд нүглийн босоо судалдагцсан гэсэн байна. Тэгэхээр Илч Паул юу гэж хэлж байгаа гэхээр хууль нь бол ариун юм аа. Гэхдээ энэ би гэмт худалдагцсан гэж хэлсэн байна. Тэгээ бид нэр аль эзэн сурсан зүйлэнд болохоор бид нэр Христийн загалмайн тусаар дамжуулаад бид нэр аль эзэн чөлөөлөгдсөн. Тэгээ бид нэр гитлэгцэн Христийн тусаар дамжуул гитлэгцэн гэж хэлсэн байгаа. Тэгвэл яагаад Илч Паул энэ бид нарыг би энэ гэмт худалдагцсан гэж хэлээд байгаа. Тэгвэл бидний өмнөх ингээд бүлгүүд дээр сурсан шиг бидний авралын энэ үе шатуудад бид нар ингээд төөрөлдөж болохгүй гэсэн аврагцсан зөвтгөгцөн гэдэг нь бидний сүнслэг энэ байр суурь өөрчлөгдсөн гэсэн. Тэгэхээр энэ яг л шинэ байр худалдаж авч байгаатай адилхан. Тэгээд яг л тийм адилхан худалчи байрны тэр байрыг худалдаад авчлаа. Тэгээ байрыг худалдаж авах үе яадаг вэ гэхээр мөнгөө төлнө тэгээ гэрчлэгээ өөрийнхөө нэрээр шилжүүлнэ гэх зэрэг үйл явцуудаар явдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэгээд харин авсныхаа дараа чи тэр байраа одоо өөрөө чинь болцсон ч гэсэндээ чи тэр байранд ажиллах хэрэгтэй, засах хэрэгтэй. Тийм өөрөөр хэлэх юм бол бид нэр аль эзэн үндэс суурьаар бол бидний биднийг өөрсдөө биеийг тэр байршаар зөвлөх юм бол бурхан аль эзэн бурхан өөрийнхөө нэрээр биднийг шилжүүлээд авцсан. Гэсэн үг байна шүү дээ. Төлөөсийг нь төлөө, мөнгийг нь төлөө. Тэгээд бидний тэр одоо тийм учраас бид нэр гэхдээ тгийж шилжүүлээд авсан гэсэндээ бидний бие бол ингээ байсаар л байгаа. Тийм учраас бидний сүнс болохоор бурхныг энэ агуу авралын төлөө магтцээдэг бол бидний махан бие энэ бурхны энэ ажлын төлөө бурханд хандсан талархалт тийм маш тийм мэдрэмжгүй тийм байх үе байдаг. Тийм учраас энэ нь яг бидний махан биеийн яг л өмнө хэзээ штэ Есүсийн хайрыг мэдрээгүй юм шиг авралыг аваагүй үнийх шиг л байгаа гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас бидний махан бие бол гэмт худалдагдсан гэдгийг бид нар санах хэрэгтэй гэсэн. Тэгэл амтэн шиг амтэн хичнээн
бидэрт хамтныг сайн дасгалжуулаад ямар сайн зүйлийг хийсэн ч гэсэндээ амьтан яг үндэ тэм сүнслэг ямар ч мэдрэмжгүй тэд нар бурхныг магтаж чадахгүй, залбирч чадахгүй тэрнтэй адилхан. Тиймээс бидний энэ махан бие бол ийм сул дорой бөгөөд ийм хязгаарлагдмалаа. Тэгээд гэдгийг мэд хэрэгтэй. Энэ үннийг хүлээж аваад энэ үннийг хариулж чадахгүй бидний яг махан бие чинь бол. Тийм учраас бид нэр өөрсдийн махан биеэ тасгалжуулах хэрэгтэй. Тэгээ бидний энэ махан бие бид нар захирах хэрэгтэй. Тэгээд энэ махан биеийг Бурхны үгийн дагуу, зөвтгийн дагуу энэ дуулууртай байдалд одоо шинжлэх хэрэгтэй гэсэн. Тэгж дөөрхөн биеийг тасгалжуулах хэрэгтэй. Тэгээ одоо яг л одоо бид нэр амтнангуул бид нэр яг сургаж болно шүү дээ. Нэг сайн зүйл хийхээр тэрнтэй адилхан энэ аврал ингээ ариусгал үйл явц бол ийм зам гэсэн. Тэгээ маш олон итгэж хүмүүс аврагдсан гэж бодоол тэгэл дуусчдаг. Тэгээ цаашаа энэ ариусгалын үйл явцаар явдаггүй. Тэгээ олон ийм итгэж хүмүүс ийм байдгаас болоод хүмүүс буруу ойлгодог. Аврагдана Христэд итгэдэг хичээл надаасаа доор шалахгүй л дээ хамтан биш дээ. Тэгээд олон гмийн асуудлуудтай маш олон итгэж хүмүүс байдаг. Тэг мэдээж итгэж гээл те би зөвтгцэн гээл бид нар бүх хүмүүсийг бид нар төгс байхыг шаардаж болохгүй бид нар яг бүгдээрээ л нариуслал үйл явцаар явж байгаа. Гэхдээ бид нар хэзээ ийм ч гэсэндээ бид мэдэх ёстой зүйл нь бид нэр үргэлжлүүлэн энэ ариусгах үйл явцаар явах хэрэгтэй, хичээнгүйл алхах хэрэгтэй гэсэн. Тиймээс ялангуяа тэгээ бидний бие маш олон янз бүрийн тэгээ гэмүүдэд бүр ингээд тасал болцсон бол тэгээ ингээд үнний эсрэг болоод тэгээ гэмдээ тасал болцсон бол бид нар хичээнгүйл улам бүр алхах хэрэгтэй гэсэн. Тиймээс учир нь болохоор тий хэлээд байгаа зүйл нь бидний махан бие бол үнэхээр тийм одоо зөрүүд хөхөд гэж ярьдэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Хуучин тэр зуршил муу зуршлуудтай үнэхээр зөрүүдээ тэрийг үнэхээр хадгалахыг хүсдэг гэсэн. Тиймээс гим бол ийм чадвар чадамжтай гэдэг санаа бид нар хичээнгүйл алах хэрэгтэй байна. Тэгээ би өргөжлүүлээд Ром 15-ийн Ром 7 дугаар бүлгийнхаа 15-аас 17 уншия. Би юу үлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна. Хэрэг би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол хуулийн сайн гэдгийг өөрөө зөвшөөрж байгаа юм. Харин эдгүүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байж нүглэн үнийг үлддэг юм а гэсэн. За тэгээд Илж Паулийн хэлж байгаа зүйл энэ гурван зүйл дээр хэлж байгаа зүйл нь болохоор бидний дотор ийм хоёр өөр төрх байна гэдгийг хэлж байгаа. Тэгээ би хүсдэг зүйлээ хийдэггүй, харин хүсдэггүй бузар мого үлддэгэ гэж хэлж байгаа тийм. Тиймээс энэ нь юу гэсэн үг гэхээр тэр бурхны хуулийг ингээд дуулууртай тахыг хүсдэг. Тэгээ ариунаар амьдрахыг хүсдэг. Гэхдээ түүний дотор ахаад нэг өөр төрх амьдраад тэр сүнсэл одоо харамслэхээр харах уу, тэгээ гэмтэй үйллийг гмийг үйлдэхийг тэр хүсдэг тэр нэг төрх түүний дотор байгаа гэдгийг амар тийм энгийнээр гэрчилж байгаа хгүй тий. Тэгэхээр түүний дотор хоёр юм өөр ингээд хуваагдсан төрх байг хэлж байгаа. Тэгээ энэ нь болохоор яг Каин болон Абелийн түүхтэй адилхан. Тэгээ бид нараас өмнө Каин болон Абелийн түүхийг сурсан. Тэгээд энэ нь болохоор эхлэл 4-р бүлгийн 1-ээс 8 дугаар зүйлсээр байдаг. Тэгээ бас эхлэл энэ хоёул өмнө нас энэ сурсан. Эхлэл сурж байхдаа тэгэхдээ би сануулаа дахиад уншаад өгье. Тэгээ бас дараа нь буцаж аваад эхлэлд оролт 4-р бүлгээс уншаад үзээрэй заяа. Адам Эвэтагаа унтаж эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлв. Дахиад тэрээр Каины дүү Абелийг төрүүлжээ. Тэгээд Абель мал маллаж Каин газар идэлх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимсээсээ эзэнд өргөл болгон барьжээ. Абель бас хонь сүргийнхээ анхны төл болон түүний өөх туснаас өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг нь ойшон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг нь хүлээж авсангүй. Каин ихэд уурлан уруу царайлав. Эзэн Каин чи юунд уурлан вэ? Юуны учир уруу царайлна вэ гэв. Харин хэрв чи сайныг үлдвэл тэрүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гэв нүгэл үүдэн дээр чинь гитэн нүгэл хэлнэс чамайг
хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Can do абайлтайгаа ярьжээ. Тэрээр дараа нь here талд байхдаа do абайл руугаа дарж түүнийг зохиж албаа. Тэгээ энэ нь болохоор can абайлын түүх байгаа. Тэгээ яг үндэ маш тийм харамсалтай нэг талаараас аврал аимшигтай нэг түүх байгаас тэ. Тэгээд энэ түүхээр дамжуулаад бид нар юу сурч болох вэ гэхээр энэ хоёр өөр а, одоо Адам гэдэг эцгээс төрсэн хоёр өөр хүүхдийн тэ түүх байгаа гэсэн үг шүү дээ. Тэг Кайн яг үндэ явсаар агаад дүү Абелагаа ингээ алчлаа. Тэгээд Адамын тэр эхлүүлсэн тэг Адам гэх хин гэмжээс тэ анхны хүн тэр Бурханаас зөндөө олон өрөөлийг хайр авлыг авсан боловч унсаа. Тэг мэдлийн модны живсээс мэдээд унсан. Тэгвэл Абель нь болохоор юм байсан бэ гэхээр энэ бурханд итгэлээр өөрийн өргөлөө өргөсөн нэг юм байсан. Тэгвэл энэ хоёр өөр маш эсрэг тесрэг тийм хоёр өөр дүр төрхийг ингээ харуулж байгаа. Тэгээ Абелийн Адамын дотор байгаа хоёр Кайн болон Абелийн хоёр хүний талаар. Тэгээ нэг нь болохоор сайн тэгээ бурхны дүр төрхийг дагдаг ийм сайн дүр төрх, нөгөөх нь болохоор ийм хорон муу гимээр дөрөн энэ гимтэй энэ дүр төрхийг харж байгаа. Тэгвэл Адамын дотор энэ сайн дүр төрх нь Адамын дотор байсан тэр сайн дүр төрх нь Абель шигээр гарч ирсэн бол Адамын дотор байсан хорон муу дүр төрх нь яг Кайн шигээр түүний анхны хүү шигээр гарч ирсэн гэсэн. Тиймээс энэ нь болохоор юу хэлж байна гэхээр Кайн болон Абель нь яг Адамын унсан Адамын тэр одоо түүний дотор байгаа тэр хоёр хуваагдсан тэр одоо эсрэг тасрэг тэр хоёр дүр төрхийг гаргаж байгаа зүйрлэж харуулж байгаа юм уу? Тийм гэж ойлгож байна. Тиймээс бид энэ хоёр энэ дүр төрхийг нэг энэ Адамын дотор байгаа хоёр өөр төрхийг бид нар сайн ойлгож ингээ харах хэрэгтэй гэсэн. Тэгвэл энэ нь юу бид заавал Адамын дотор юм байж. Тэгвэл энэ биднэрт юу хэлээд байгаа юм бэ? Тэгвэл биднэрт энэ юу хэлж байгаа юм гэхээр бидний дотор ч гэсэндээ яг энэ Кайн болон Абелийн хооронд байсан шиг тийм тэмцэлтээнүүд байдаг гэсэн үг тийм. Бурхны одоо бурхны дүр төрх тийм сайн дүр төрх байдаг бол бас нөгөө талаараа хорон мөгийн тэр бузарцсан одоо гэмтэй тийм дүр төрх гэсэндээ бид нар энэ төр байгаад тэгээ энэ хоёр нь хоорондоо мөргөлдгөө гэсэн. Тэгээ бид нар энэ харах юм бол энэ тэмцэл нь маш тийм ноцтой тэмцэл юм уу? Тэгэл нэг ах дүүс нь нэг ах дүүсээ алчлаа. Тэг юу болсон бэ гэхээр Кайн буюу хорон муу ах дүүс нь зөвхт Абелигаа алчлаа. Тэгэд ингэж дуусан Кайн Абель хоёр ийм үйл явдлаар дууссан гэсэн. Тэгвэл үргэлжлүүлээ Ром 7 дугаар бүлэг рүү явъя. Ром 7-гийн 19-ыг уншия би. Ром 7-гийн 19. За энэ дээр болохоор би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй харин хүсдэггүй бузар муугаар гэж үлдэгэ. Тэгвэл энэ одоо зүйлээс авах юм бол тийм. Тэгвэл тэгээ бодоод үзэх юм бол тийм өөрийн дурггүй тэг үзээ яддаг гэмээ хийгээд баярлдаг хүн гэж юу байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ийм нэгний дотор тэг маш тийм хэцүү одоо гмийн сорилтоос ирж байгаа маш хэцүү хүн дарамт ачаанууд байдаг гэсэн. Хэдий ч маш сайн мэдж байгаа. Жаал эзэн чамд хүрсэн, тэг жаал эзэн зөвтгөгдсөн ч гэсэндээ одоо энэ сүнслэг уруу татлагын өмнө чи өөрийгөө унсаар байгаа тэр дүр төрхийг хараад маш ингэ шаналж байгаа тэм дүр төрх байгаа гэсэн. Тэгэхээр эндээс болоод тэг одоо чи амар үзээ яддаг дургу ихийг хүсдэггүй гэтэл хийчдэг тий. Тэгвэл ийм ингэж хийсээр байгаа энэ дүр төрх нь харах үедээ заримдаа бидний зүрх сэтгэлтэй бүр ингээд маш тийм гэмтэй мэдрэмжтэй одоо шэймэр шэйм гэдэг ч одоо юу лээ. Гэмтэй мэдрэмжтэй одоо шэм би бүр яг орчуулан сандаггүй. Тэг шэм ингээд дүүрдэг гэсэн. Тиймээс бид нэр үүнээсээ ойлгох хэрэгтэй. Тэг заримдаа бид нэр тэг үүнээс толоос ингээд заримдаа бид нэр гэмтэй эвлэрчгч дүр төрх байдаг. Тэгээд
Тэ би тэр гэмтэй мэдрэмжээсээ болж зовмооргүй байгаа учраас бид нэр зүгээр л тэ миний энэ буруу зуршлууд нь уусаал байх ёстой зүйлүүд ч гэж бодох ч үед байдаг гэсэн. Тиймээс энэ нь хорон нэгний тэ хорон нэгэн буюу сатаны а, ийм биднийг дорд үзэх шалтгаан болдог. Тэгээ сатан хэлж магадгүй. Чи тэ аврагдсан гэдэг тэ чи нэрээ аврагдсан юм уу тэ гэж ингэж хэллэх үе байдаг. Тэгээд чиний авралчин тэгвэл чи тэг хэдий аврагдсан ч гэсэндээ л ийм гэмтэй зуршилтаа байсаар юм бол тэ эзний хайрыг авсан ч гэсэндээ л ийм гүрэмшүүл гмийг үйлцээр байгаа юм бол чиний авралтын жирэнд шамарч ашиггүй байд юм байна даа гэдэг ч юм. Ямар ч хүчгүй юм байна да гэдэг ч юм уу. Тэгвэл эн чи ер нь аврагдаагүй баха гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар стан бидний дотор тиймэрхүү дуу хоолой өгдөг. Тэгээд энэ нь болохоор үүнээс болоод тэг энэ гэрийн буруутгалаас болоод бид нэр өөрсдийн дотор байгаа тэр баяр хөөрөө нэгүслийн тэр нэгүслийг мартах болтгоо гэсэн үг байна. Тэгээ үргэлжлүүлээд би 21-ээс Ром 7 дугаар бүлгийнхээ 21-ээс 24 дугаар зүйлийг уншия. Бичлээрэй. Ингээд сайныг үлдэхийг хүсдэг миний дотор муу муханд байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторх хүнийхээ хувьд бурхны хуулинд баярладаг. Гэвч эргэтнүүдэд маань өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж намайг эргэтнүүдэд маань нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөргөлдөг хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний эзэн Есүс Христээр талархал нь бурханд тохиолдгой. Амен. Тэгээд одоо болохоор Илч Паул хэлж байгаа зүйл нь би зүр сэтгэлдээ л бурхны хуулинд үнэхээр баярлалаа. Тэгээд одоо биднэрийнхээ бол бурхны хууль гэж юу гэж байгаа гэхээр одоо бурхны өгсөн үг те бурхны хэлсэн тушаал тэдгээр төл ингээ баярлдаг Тэгвэл энэ болохоор бидний дотор байдаг бурхны дүр төрх. Гэтэ нөгөө талаараа бидний дотор эсрэг дүр төрх нэг байдаг нь үргэлжлүүлэн гмийг үлдэж энэ уурилан хүртэх шийтгэлийг хүртмээр одоо хүртгэж үлдэх тийм дүр төрх байдаг гэсэн. Тэгэд энэ дүр төрхөө хараад Илч Паул хэлж байгаа зүйл нь би юутай хөрхилдэг хүн бэ гэж ингэж хэлж байна. Тиймээс энэ болохоор Илч Паулын хэлж байгаа зүйл байна. Тиймээс бид нэр энэ дүр төрхөө суралцсанаа. Тэгээд бид нар ч гэсэндээ заримдаа бидний тэр ийм дуу хоолой гарчиж магадгүй юутай хөргөлдөг юм бэ гэд. Хэлж баг хэлж байгаа зүйл нь тэр одоо тэгээд энэ хэлж баавал ч гэсэндээ өөрөө маш ийм агуу ингээд хэлж чадахгүй. Тэгээд амар олон зүйлийг хийсэнтэй шин гэрээнээс бараг талаас илүү юм битсэн нэгэн олон сүмд чуулган тарьсан. Энийг агуу элчин тэр гэсэндээ энэ тэ адилхан л ийм дүр төрх байна те. Тэгэхэд бид нар үннээрээ ингээ гарч ирэх үед бидний хүн нэг бүр адилхан гэсэн үг байна. Тэгээд заримдаа бид нар бодож магадгүй би тэ аврагдсан л юм чинь те энэ маш тэ амар амгалан тэ хайрын ертөнцид яваал тэ бүхэл зүйл нь гоёлгоод явчих юм санагддаг. Гэтэ нэг харах үед хэдий бид нэртэй аврагдаад маш тийм том дайн тулаан манд дуусна гэсэндээ тэр тулаан маш хүчтэй байгаад Есүс бидний төлөө бүх зүйлийг маань гмийн төлөөсөө бүгдийг төлсөн ч гэсэндээ бид нэрт үлдсэн нэг юм жижигхэн тулаанууд байгаа гэсэн үг байна. Харин тиймээс одоо энэ жижигхэн тулаануудаа ингээд хийх үедээ бид нэр сэтгэлээр унж болохгүй. Тэгээ бид нэр өөрсдийнхөө тэг буруу муу тэр нэг зуршлуудын эсрэг энэ тулдаанд оролцох үедээ бид нэр хүчтэй зоригтой байна. Бид нэр тэг заримдаа энэ нь
Хэрвээ би бурхны нэгүслийг тэгээ бурхны зөвхт байдлыг мэдэхгүй ч байсан болоосай гэх төвшин чурнууд те бодогдох юм бол те би хэрвээ бурхны үгийг мэдэхгүй байсан бол би өөрийгөө те ингэж шүүх шаардлагагүй шүү дээ те. Гэхдээ одоо би бурхны үг мэдсэн болохоор өө одоо метр гмийн янз бүрийн төр бодлоод орж ирж байна. Өө би гэмтэй юм байна, буруу юм байна шүүх зарлтгаан болж байна. Тэг яг л одоо хэрвээ хэн нэгэн чамд үзээ ядах нь буруу гэж хэлээгүй л чи үзээ ядсан ч гэсэндээ тэгэл үзээ ядсан нь их тоохгүй тэгэл явж байна те. Бол хэн нэгэн чамд үзээ ядах чинь буруу штэ гэд хэлчих юм бол чи дараа хэнийг нь үзээ ядахта чи тэр бүр ингэ шаналга өдрөж төрөө штэ. Тэрнтэй адилхан бид нэр заримдаа өөрсдийн энэ гэмтээ тэмцэх явцдаа ингэж бодож үйдэг те. Хэрвээ би аврагдаагүй байсан бол ч юм хэрвээ бурхны үг сураагүй байсан бол гэдэг ч юм уу. Тийм үе гарч магадгүй гэсэн. Тиймээс бид нар бодноо. Тэ тэгээд хэдий наа бид одоо болохоор бид нар бол энэ гейм гэж мэднэ. Энэ нь сайн аргээ тий. Одоо чи бурхны үгийг улам одоо болохоор ингээл хоёлаа дөнгөж эхлэх явж байгаа тий. Тэгээд улам бүр цаашдаа бурхны үг сурнаа. Бурхны үг үнэхээр нандин энэ яг бидний амьд ус тэр цангасан байгаа зүр сэтгэлд маань яг тэр өгж байгаа тэр маш гоё хүүтэн ус шиг тэг амийн ус байдаг. Түнхээр нандин бурхны үг бол. Гэхдээ тэгээ үүгээр дамжуулаад бид нар юу нь буруу вэ, юу нь сайн бэ гэдгийг ч гэсэндээ мэдчихэдэг. Гэтэ бид нар энэ хууч энийг сурсан ч гэсэндээ бид нар мэдэх хэвээр зүйл нь бид нар хуучны тэр гэмээсээ бүрэн чөлөөлөгдөг байгаамаа. Тэгээ үүнээсээ болоод гэм гэж мэдэх үедээ бид нар зөвтгөлийн энэ үе шат ариусгалын энэ үйл явц нь тэгээд зөвтгөсний дараахын үйл явц нь илүү тэг өмнөхөөс хэцүү юм шиг санагдах үү тэг гардгаа гэсэн. Тэгэл гэмдээ өмнө л болохоор гэм гэж мэдэхгүй тэг жаргаал тэг гэм дотроо одоо баярлал явж ивэл говьч байсан юм шиг санагдах байдаг. Тийм учраас бид нэ зөвтгөлийн дараахын үйл явцаа сайн ойлгоноо. Тэг зөвтгөлийн дараахын яг боддоор ямар үйл явц тулгарч байгаа гэдгийг одоо бид нар үгээр дамжуулаад мэднэ. Тэг үедээ бид нар дараа нь бид нар гэмтээ тулдах энэ ариусгалын үйл явцын дундаа энэ бодлохгүй гэсэн үг нь. Тиймээс одоо ойлаа хэд хэдэн бас нэг анхаарах хэрэгтэй зүйлүүдийг тэгээд эдгээр зүйлсүүд нь болохоор эхнийх нь зүйл нь болохоор тэгээ зөвтгөлийг одоо бидний олж авсан зөвтгөл чинь тэгээ чиний өдөр тутмын энэ гимтэй зуршилж юм уу тэг гим чиний бие дагаад тэр гимээс чинь тусдаа зүйл шүү гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээ сатан үргэлж энийг ингэж холихыг хүсдэг. Тэг чиний хийж байгаа яг гим болон яг бидний яг тэр үндсэн гим хоёрыг чи ингэж тус цугт нь ингэж тавиад тэг холилдохыг хүсдэг. Тэгээд бид нарыг мартуулаа тэг бидний зөвтгөл нь аль эзэн биднэрт байгаа штэ гэдгийг мартуулахыг хүсдэг. Тиймээс бид нар тэнгих үед бидний дотор маш их хэцүү зүйл болдог тий. Тэгээ бид нэр заримдаа тэгээ энэ үеүсдээ бид нэр санах хэрэгтэй. Одоо ганц зөвхөн л одоо тэр яг л жишээ авч ярих юм бол ус яг тэгээ дарс болчих үед буцаад тэр ус дарс нь ус болж чадахгүйтэй адилхан бидний авралч гэсэндээ адилхан. Тиймээс бид зөвтгөл нэг л удаа зөвтгөгдсөн бол бид нэр хизээж буцаад хуучны руугаа буцаж чадахгүй гэдгийг бид нэр саннаа. Тийм учраас тэг яагаад санах хэрэгтэй вэ гэхээр стан тэгээ хичээнгүйл ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэг бид нэрийг энэ үннээс холдуулахын тулд энэ үнэнд бодлуулчихын тулд тэг ингээ бодлоод ирэх үедээ бид нэрийг
энэ ичхүүр дотор шэм гэдэг ичхүүр юм шүү дээ. Ичхүүр болон энэ буруутгал дотор бид нэрийг хорихыг хүсдэг. Тэгээ бидний дотор одоо тийм мэс чанар гэж байгаа шүү дээ. Бид нэр гим хийж хүйдээ ийм гимтэй мэдрэмжийг авдаг. Тэгээ ичхүүрийг мэдэрдэг. Тэгээ бидний энэ мэс чанар энэ одоо доторх хүн маань яг бидний дотор ингээ ажиллаж байгаа учраас бид нэр буруу зүйлийг хийх үедээ тэгээ дахин дахин хийсээр явах үедээ тэд ингээ тэр ичхүүр болон гмийн мэдрэмжүүд нь ингээ дүүрсэл байдаг. Тэгээд үүнээсээ болоод бид нэр бурхны өмнө очих нь хэцүү санагдах үед. Тэгээ бид нэр тэгээ бурхны өмнө очихгүйгээс болоод бид нэр бусад итгэгчдээс гэсэндээ нуумар санагддаг. Тэгмэл энэ нь болохоор маш тийм чухал сатаны энэ дайрдаг маш чухал энэ оо цэг гэх юм уу. Тэгээ олон итгэгчдийг тэгээ яг сатан ашигладаг энэ зүсгийг маш их ашиглаж итгэгчдийг буруутгадаг гэсэн үг нэ. Тэгээ бидний дотор энэ бурхнаас хөндөрүүлээд тэгээ хөндөрүүлээд бидний гмийн мэдрэмжээр маань ингээд дүүргээд тэгээ бидний дотор энэ ичхүүрийг тавиад тавих нь яг сатаны хэрглэж байгаа завсгий гэсэн. Тэгээ сатан хэлэхдээ үжилдэг гэхээр өө чи тэ бурхны хүүхэд байх зохисгүй штэ тэ чи зохисгүй чи бурхны хүүхэд байж чадахгүй гэдэг ч юм уу тиймэрхүү үгүүдийг ашигладаг. Тиймээс эдгээр үгүүд нь сатаны худал үгээ гэдэг бид нар мэдэх хэрэгтэй. Тэгээ бид нэр хоёулаа өмнө ч гэсэндээ нөгөө нэг чи Кана эмэгтэй Марк 5 дугаар бүлгээс хойлоо сурсан те нөгөө 12 жилийн турш тусан цулга өвчтөйсэн эмэгтэй. Тэр эмэгтэй яадаг вэ гэхээр за би энэ болохоор Марк 12 дугаар 5 дугаар бүлгийн 25-аас 34 дугаар зүйл шүү. За чи өмнөх нөгөө тэмдэглэлээ бас ахаад нэг уншаад үзээрэй за. Тэгээ энэ 12 жилийн турштай одоо цус алддаг энэ эмэгтэй байсан. Тэгээд энэ тухайн нийгэмдээ бүр ингээд гологддог ийм эмэгтэй байсан байхгүй. Гэтэ энэ эмэгтэй ийм байсан ч гэсэндээ эзэн дээр ирээ идэгцэн. Тэгээд эдгээд бүрэн идэвхрэлийг авдаг. Тиймээс бид нар мэдэх ёстой зүйл нь эзний эдгэж чадахгүй ямар ч тийм өвчм зовлон байхгүй. Тэгээ бид нарын хүн бүр эдгэж чадна бурхны өмнө ирэх үед. Тиймээс тэгээ нэмэгтэй үжилдэг үгээр зэрвээ би эзний хуцанд л үрчих юм бол бурхан намайг эдгэнэ гэсэн. Тиймээс бид нэр эзний үгийг сонсоод эзний магтаад эзний өмнө залбирлаар эзний өмнө байнга ирсээр байна. Эзний асуусаар л байна, хайсаар л байна, тогссоор л байна. Тэгээ Библиэлд гуй хай тогш тэгээ чиний асуусан болгон чинь хайж гуйж тогсон болгон чи би өгнө гэдэг хэвхэв. Тиймээс бид нар үргэлжлүүлэн эзний өмнө ирж гуйсаар байна. Тиймээс бид нэр тэгээ бидний дотор тэгээ ичхүүрэн гимми мэдрэмж ингээд дүүрхүүд эзнээс бид тогтож болохгүй харин улам бүр бурхан руу ирэх хэрэгтэй гэсэн үг нэ тэ илүү ихтэй нуугдмаар санагдах үедээ улам бүр арай эсрэгээрээ бурхан руу ирэх хэрэгтэй гэсэн үг нэ. За тэгээ энэ болохоор нэгдүгээр point нээс хоёрдугаар point нь болохоор бид нэр энэ ариусгалын үйл явцаа хайрлах хэрэгтэй. Тэгээ ариусгалын энэ амьдралаа өөрөө хайрлах хэрэгтэй гэсэн. Тэг авралтай харьцуулах юм бол одоо бидний яг тэр аврал тэг буюу бидний яг үндсэн тэр гмийн ачаанаас чөлөөлөх тэр яг авралтай харьцуулах юм бол бидний энэ жижиг энэ гмийн зуршлууд нь л одоо энэ тулж байгаа гмийн зуршлууд бол яг үндэ нэг жижиг асуудал байхгүй юу тий чи өмнө одоо захиал нөгөө нэг байш одоо хааны хүүхдийн жишээгээр бодож л да тий чи хааны хүүхэд болчлоо тий чи хааны хүүхэд болох нь хэцүү юу тий хааны хүүхэд чиг ажиллах нь хэцүү юу гэвэл чи хичнээн яг үндэ чи хаанд өөрөө чамаа өргөж авахгүй бол чи хааны хүүхэд болж чадахгүй шүү дээ тий хааны хүүхэд одоо чи болцсон бол тэгээ баагаар хичээгээл яхад чи тэр байр суурин дээрээ яг хааны хүүхчээр ажиллаж чадна тэрнтэй адилхан тий тэгээ бид нэр энэ ариусгалын энэ тулаан дундаа явж явах үедээ мэдээж энэ одоо энэ тулаан нь тий ариусгалын үйл явцыг бид нар тулаан гэдэг байна шүү тий энэ гэмтээ тэмцэх тулаан нь тэм хэцүү ээ гэхдээ
энэ үйл явц нь бурхны өмнө маш тийм таалагддгаа гэдэг бид нар мэддэг. Бид нар мэддэг ёстой зүйл нь э, одоогийнхоо энэ хэцүү энэ дундуураа явж байгаа нь тийм муу зүйл ш. Өмнө нь болохоор одоо юу гэдэг чинь бид нэр зовхтой ер нь бол миний м, дуртай зүйл ч гэсэн дээр ахгүй одоо ингээ те чи хаан ч гэсэн зовж штэ чи бурхан дотор байсан зовно бурхангүй байсан ч гэсэндээ яг үндэ зовно. Тэгвэл бурханы дотор зовоод байгаа нь юу юм? Гэхээр яг үндэ чи сайн руу сайн болох гэж зовж байгаа гэсэн үг байхгүй. Тэг харин дэлхий дээр бол те өөрхөн гимээс бол зовно те. Чи тэгээд асууя л та те чи юу яаж зовмоор байна гэх юм бол те арай илүү сайнны төлөө зовсон дээр зэрэг шүү дээ те. Тэрнтэй адилхан. Тэгээд за би одоо Филиппой 3 дугаар бүлгийн 12-оос 14-ийг уншия. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бас харин Христ Есүс юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахыг мөрддөгөө. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардгаа мартаж урдах өдөө тэмүүлж Христ Есүстээр Бурхны дээс чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай удирдлагаа. Тэгэхээр энээр хэл харах юм бол бид нар тэ бид нэр одоо тэг дэлхийн энэ шунал хүсэл тачаал тэг энэ соёлоос одоо бид нар бурхны зөвхт байдлын зам руу энэ алхахыг хүсэж байна. Тэгээ одоо бид нар өөрчлөгдсөн гэсэн үг байна те. Тэг бид нэр ингээд чөлөөлөгдсөн ийм хүмүүс хань. Тэгээд хэдий бид нар одоо төгс бич гэсэндээ бид нар готарч болохгүй. Харин Элж Паул яг хэлсэн шиг би артгаа мартаж урдах өдөө тэмүүлнэ гэдэг шиг гэж байгаа шиг бид нар ингэж амьдрна гэсэн үг байна. Тэгээд 3 дугаар зүйл нь болохоор бид нэр энэ яаж тэгвэл өөрийнхөө дотор энэ бодиттой энэ гэмүүдтэй тэмцэж энийг тасгалжуулах вэ гэдэг мэд хэрэгтэй. Тэгээ энийг бид нэр бодох юм бол хоёр арга зам байна гэж хэлж болно. Өөрийнхөө энэ гэмтэй зуршлыг тасгалжуулах. Нэг нь болохоор хуулийн арга зам, нөгөөх нь сайн мэдээний арга зам. Тэгвэл юудэжүүдийг харах юм болохоор тэд нэр хуулийг хэрэгжүүлээд энэ хуулийг хэрэгжүүлснээр ариун байдлыг олж авах гэж хичээдэг байсан байхгүй. Гэхдээ Есүсээр Христээр бид нэр ализын зөвтгөгдсөн бид нар одоо хуулийн дээр байхгүй. Тэгвэл Христийн цусаар дамжуулан загалмай дээр бид нэр ализын бурхны хүүхдүүд болсон. Тиймээс одоо бид нэр өөрийн махан биедээ сүнслэг стандартуудыг ингээд тавиад тэг хайр дор тэг өөрийнхөө махан биеийг тасгалжуулна. Тэг олон итгэгч нар тийм бас ингээд тасгалжуулдаг өөрсдөө одоо мацаг барьнаа, залбирнаа. Тэгээд дэлхийн одоо медиагаас хэсэг хугацаанд бас ингээд мацаг бариад тэгээд бурхны үгэнд төвлөрнө гэдэг ч юм уу янз бүрийн тасгалжуулалтууд байдаг. Тэгээд яг стандарт гэдэг ч юм уу тий. Тэгээд мацаг барьна гэдэг нь үгсээ үглээрээ одоо хоод идэхгүй мацаг барих юу вэ? Бас медианы мацагч байна. Тэгвэл өөрөөр хэлэх юм бол тэгээд иймэрхүү мацгууд бас байдаг. Тэгээд залбирна гэхээр бас тийм би өдөр болгон тэдэн минут залбирна гэдэг ч юм уу тиймэрхүү дөө төсөөлөж болж байна. Тэгээд зарим нь болохоор сүмд өөрийгөө тэг дорой болгохын тулд тэг дуулахтай болгохын тулд амар тийм дорд байр суурьнд үйлчлэн гэдэг ч юм уу тэг амар бардам хүн бол сүмийн 0 зөвлөнө гэдэг ч юм уу. Тэгэхээр зүйлсүүд нь бид нэр махан бие тасгалжуулж байгаа үйл явц гэсэн үг байна. Тэр эдгээр нь бас амар нандан тэгээ маш нандан зүйлсүүдээ бид нар өөрсдийнхөө ариун сүнс бид нарыг яг л одоо бид нар тасгал хийдэг штэ тэгээ гүйдэг ч юм уу тэгээ жин өргөдөг ч юм уу тэгээ тэгвэл бид нар өөрийнхөө махан биеийг тасгалжуулдаг штэ булчинтай боллоо тэгээ өөхөө багсгана гэдэг тэгж тасгалжуулдаг бол одоо тэгвэл бас бидний одоо сүнслэгээр энэ төр нь бас ингээд тасгалжуултаа гэсэн. Тэгээ ариун сүнс болохоор
эдгээр зүйлсүүдийг хийснээр дамжуулаад ариун сүнс биднэрт эдгээр буруу зүйлсүүдийг өөрчлөлт хүчийг өгдөг. Хэрэг тэгээд бид нэр иймэрхүү сүнслэг дасгалжуултыг ингээд тавих юм бол бидний өмнө маш тийм том шагналс хүлээж байгаа гэдэг мэт хэрэгтэй. Тэгээ бас чи өөрийнхөө хувьд ямар стандарт тогтоомоор байна. Тэс өөрөө залбирч үзэж байгаа. Надад бас дараа нь хуваалцаарай. Тэгээд тэгээд дараачихандаа хоёр арга зам байж болно гэсэн шүү дээ. Тэгэл хоёр дахь арга зам болохоор сайн мэдээний арга зам байгаа. Тэгэхээр энэ болохоор илүү хүчтэй, илүү үр дүнтэй тийм арга зам байгаа өмнөхөөсөө. Тэгэл энэ болохоор гмийн тэр хүсэл тачааллыг таслах таслахад таслах арга зам. Тэр нь болохоор бид нэр эзний хайрыг тэгээ эзний тэр маш тийм тэр бэлхэм хайрыг бид нар хүлээж авах үед бид нар энэ гмийн ингээд энэ хүсэл тачаалыг тасалж чадна гэсэн. Тэр юу гэсэн үг гэхээр бурхны хайр чинээтэй бүр ингээд дүүрээд ирэхэд тэгээд энэ гмийн бид нар зуршлуудыг тасалж чадна гэсэн үг байна. За тэгээд тухгүй дуусна. Жохон урт болоод байна. Тэгээд одоо Галаад номын 5 дугаар бүлгийн 16-аас 11 уншия. 16-аас 18-ыг уншия. Харин сүнсээр яв тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэлдүүлэхгүйгээр би танад хэлье. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсрэггүйцдэг. Хэрв та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор бас эвс байна гэсэн. За тэгээд үгээр бид нар урамшуулахыг хүсэж байгаа зүйл нь болохоор чи нэгүслийг хүлээж авах газар л байх хэрэгтэй гэсэн. Тэгээд одоо энэ бид нэр энэ зүйлийг уншлаа шүү дээ. Чи сүнсний дагуу явах юм бол махан бие эсрэг байна. Тэгвэл сүнсний дагуу явна гэдэг нь юу гэсэн үг? Тэгээд нэгүслийг хүлээж авах газар гэсэн үг шүү дээ. Тэгээд бурхны хайрыг сануулах газар. Тэгээд чи маш том тийм залбирлын цуглаанууд, магтаалын үдээс, цугларалт ч юм уу те. Тэгээд ариун сүнсний энэ дүүрэн бэлгсэн ажил ингээ явагдаж байгаа газар л байх үед энэ нь чиний яг хувь хүнээс чинь хүчнээс илүүгээр тийм давж үлдэгдэг гэсэн үг байхгүй. Тийм учраас хоёул одоо ингээд зургийн цэвэрлэлтэнд оролцъё гэдэг байна шүү дээ. Тэгээ залбирч байгаа. Тэгээ хэрвээ бид нар тийм газар очиод тэгээ амар их нэгүслийг авах үед бидний сүнслэг бид нэр махан биеийн тэр гэмүүд бидний тэр байсан гэмүүд тэр угаагддаг гэсэн. Тиймээс бид нэр үргэлжлүүлэнтэй байнгын тийм ариун сүнсний гайхалтай хүч чадлыг авах тийм боломжтой газруудыг хайсаар байна гэсэн. Тэгээд хэрвээ чамд тийм боломж авах юм бол бид нэрийг алдаж болохгүй гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг ингээд барьж авах хэрэгтэй. Тиймээс тэгээд үнэхээр бид нэр энэ өөрсдийнхөө ингээд үнцээр нь ингээд өөрчлөг үүнээс өөр Тэнгэрийн ариун сүнсний энэ хүчээс өөр тийм агуу хүч чадал байхгүй гэсэн үг байна. Тэгээд олон хүмүүс бас ингээд тэгээ одоо зарим хүмүүсийн хувьд одоо тийм хоортой муу зуршлууд байдаг штэ одоо юу гэж чинь хар тамхинд онцон гэдэг ч юм уу те янз бүрийн донтолтын асуудлууд байдаг. Тэгээ олон хүмүүс хэлдэг зүйл нь болохоор тэдгээр гмийн энэ хорд зуршлууд нь ариун сүнсний хүч тэдний дээр буужрахуд яг гинтл ингээд зүгээр байхгүй болсон гэж амар олон хүмүүс хэрчилдэг байхгүй. Тиймээс чи ч гэсэндээ тэгээд чиний дээр ямар нэгэн тиймэрхүү асуудал байгаа бол тэгээд магадгүй цаашдаа ийм асуудлыг тулгарх юм бол тэгээд мэдэх ёстой зүйл нь ариун сүнсний хүчээр ариун сүнсний нэгүслэр бид нэр давж гарнаа. Бид нэр энэ гмийг давж гарах боломжтой гэдэг мэдэх хэрэгтэй. За тэгээд буцаад өмнөх point руу гарвал тэгээд дөрөв дэх point нь юу гэхээр бидний санах ёстой зүйл нь гмийн хүчийг давах хамгийн үр дүнтэй арга бол ах トゥ устэйгээ нэгднэ. Ах トゥ ус эгч トゥ устэйгээ энэ ариуслахын замаар явах үедээ нэгдэх хэрэгтэй гэсэн. Тэг хичнээн чи тэ ариун байсан ч гэсэндээ тийм шийдэлтэй хичнээн чи шийдлийг гаргасан ч гэсэндээ хэрвээ чиний бүхий л одоо чиний эргэн тойронд байгаа хүмүүс чинь хормоо зуршлаа дүүрэн эсвэл тэдний
асуудалтай. Тэгээ одоо ч үүдэж гмиг гем гэж тоодоггүй тийм байх юм л чи маш амархан энэ гмийн өрхөнд унана гэсэн үг байна. Тиймээс чи хэрвээ эзний хүмүүс чинь эргэн тойрон ингээм хамт байх юм бол энэ чамд маш ашиг тустай гэсэн үг байхгүй юу? Тиймээс их сүнслэг одоо Христ доторх ах эгчдүүстэйгээ айлчлах ойртноо. Тиймээс тэр Христ итгэгч тийм одоо culture ч юм уу те итгэлийн тэр итгэлд ариусгалын замаар алах гэж хичээнэ гэсэн үг юм. Гэхдээ хэдий тийм одоо тэрвээ тийм одоо өгсөл байдал байгаа бол одоо бид нар өөрийн итгэлээ хуваалцах тэр газар руу бас явах хэрэгтэй. Тэрээ явж чадахгүй бол тэгээ тийм хүмүүстэй бас ингээд байхаар тэг тийм хүсэл байх хэрэгтэй гэх юм уу. Тэгэх үед бид нар бас өөрсдийнхөө гэмээ энэ ариуслын үйл явцаар үр дүнтэйгээр явж чадна гэсэн. Тэгээд яалтгаан болохоор бас те энэ сатан үргэлж ингээд те бурхны хүмүүсийг ингэж тусгаарлаж тусдаа байх гэж хүсдэг. Тэгээд энэ тусгаарлагдах үед бид нэр гимд илүү амархан унах магадaltaй болтгоо гэсэн үг байна. За тэгээд сүүлийнхаа зүйлийг уншаад дуусгая. Ром 18-ийн 10 Ром 8-ийн 26-аас 27. Ром 8 дугаар бүлгийн 26-аас 27 дугаар зүйл. Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдал тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө илэрхийлэшгүйгээр яолон бидний төлөө зуушлангуудгаа. Сүнсний бодол санаа бол юу болохыг сүнснүү зүрхнүүдийг нэгтлэгч нь мэддэгэ. Учир нь Бурхны хүслийн дагуу хүмүүсийн төлөө сүнс зуушлангуудаг юм аа гэсэн мэт. Тэгвэл мэдээж бид нар те энэ геймийн бодит байдал донд бид нар мэдэрч байгаа зүйл нөгөө хинч бидрийг ойлгохгүй юм санагдаж магадгүй. Тэгээ бид нар үүнээс болоод бид нар өөрсдөө тусгаарлагдсан юм шиг мэдрээ, сул дараа мэдэрч магадгүй. Гэтэ хэлж байгаа зүйл нь хэрвээ бид нар бурхны үгийг ингээ бүшүүлэн сураад тэгээ энэ үгийг барьсаар ах юм бол бид нэр шинэ хүчийг олж авнаа. Бид нэр энэ замыг төвчж чаднаа. Тэгээ эзэн бид нарыг үргэлжлүүлэнтэй маш гүнзгий тэр зөвхт байдлын ертөнцийн удирдна гэсэн. Тэлж Паулийн хэлж байгаа зүйл нь энэ сүнс бидний сул дараа байдал тусалдаг. Сүнс бидний ариун сүнс бидний зуучлан ингээ бүр хичээнгүйлэн зуучлан бидний төлөө залбирдгаа гэдэг юм хэрэгтэй. Тэгээ бид нэр ариун сүнс бидний сул дараа байдлыг мэддэгэ. Тэгээ бид нарыг хангадаг, бид нарыг сэргээдэг нэгэ. Тэгээ юу энаас илүүтэйгээр бидний төлөө хичээнгүйлэн залбирдаг. Тэгээ бодоод тэгвэл хэн нэгэн чиний төлөө тасралтгүй залбирч байна гэдэг нь гоё шүү дээ. Би чиний төлөө залбирдаг. Гэхдээ тасралтгүй бол залбирч чадахгүй шүү дээ. Гэхдээ харин хүмүүс сул дараасан ч гэсэндээ ариун сүнс чамтай хамт өргүүлж байгаа. Чиний төлөө үргэлжлүүлэн залбирч байгаа гэсэн. Тэгэхээр энэ зам бол ганцаараа биш. Тэгээ бурхан хамт хайртай бурхан чиний төлөө амиа өгсөн Есүс чиний төлөө үргэлжлүүлэн залбирсаар байгаа, чамайг тэрвэрсээр байгаа, удирцаар байгаа ариун сүнс байгаа гэдэг мэдэх хэрэгтэй. Тэгээ энэ гурвал бурхан чамайг хамгаалж байгаа, чамайг барьсаар байгаа, чамайг удирцаар байгаа. Тэгээ ирээдүйн алдрын төлөө чамайг удирцаар байгаа. Тиймээс бид нэр эдгээр зүйлсүүдийг мэдээд Элч Паулийг хэлсэн шиг гэрсэлж чадах хүмүүс болоосоо хүсэж байна. Тэгээ би сүүлийнхаа зүйлийг уншаад дуусгая. Тэгээ иймд би эдний эзэн Есүс Христийн талархал нь бурханд байх болтугай. Энд би нэг талаараа би оюун ухаанаараа бурхны хуйлд үйлчдэг боловч нөгөө талаараа би махадороо нүглийн хуйлд үйлчдэг. Тэгээ энэ болохоор Ром 7-гийн 25 байлаа. Тэгээ Жаруслын нууцтай хичээнгүйлэн бас алхах хүмүүс байгаасаа гэж байна. Байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд олон итгэгчид энэ эзний ажлыг олон итгэгчид эзний ажилд
үйлчлэлтэй тэгээд өөрсдөө гэмтээ үргэлжлүүлэн тэмцээр байгаа. Тийм учраас бид нарын тэнгэр очих хүртлээр бид нарын одоо тулааныг энэ гэмтээгээ тэмцээгийн тулаанаа зогсоочлохгүй гэсэн. Тэгвэл эзэн биднэртэй хамт байгаа. Тэгээд энэ тэнгэрд агуу алдрыг бидний төлөө бэлдсээр байгаа гэдэг бид нар санаад босор үйлсүүлэн авсаар авсаа гэж чинь. Тэгээд би залбираад усгая. Хайрын үйлээр дөрмөрхөө аваа. Тэгээд заримдаа бид нар ингээд гимитэй тулдах энэ явцдаа бид нэр өөрсдийнхөө авралын талаарх ойлголт маань гаргаж тэгээ бид бодолдог тэгээ сатан ч гэсэндээ бидний сул дорой байдлыг ашиглаад бидний гмийг ашиглаад бид нэрийг энэ авралаасаа гавхуулахыг хүсдэгэ. Гэхдээ бидний үгээр сусан зүйл нь энэ бол зуршил бид нэр аль эзэн танаар худалдагдаж авагдсан таны зөв таны аль эзэний зөвхт нүгнүүдээ. Гэтэ одоо бидний туршлагын зуршлууд нь байгаа гэдэг санал тусанд баярлаа. Тэгээд энэ зуршлууд нь одоо маш тийм хүнд ачаа шиг санагдаад эсвэл тэг бид нэрийг өөрийгөө ч гэсэндээ ямар хорон бэ, орон нэг юм бэ. Тэгээ бид нэрс гэдгийг бодсон ч гэсэн гэж бодоод тэг бид нэр боломжгүй юм шиг санагдсан ч гэсэндээ бид үргэлжлүүлэн таны өмнө явсараа гавт туслаарай. Тэгээд энэ цаг үед бас эдгээр дээр сатананы худал өмнөдийг бид нараас ялгаж хараад таны үгийн дагуу алхаж туслаарай. Тэгээд бид нараас үргэлжлүүлэн энэ ариусгал үйл явцаар явсаар дамжуулаад буруу гэмтээ бурууслуу та цэвэрлээ. Тэгээд тэгэхээр ариусганы олон үр жимсийг амьдралтаа орж татацлаарай. Бүх зүйлд даатгаад Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За тэгээд баяртай.